хөдөөгийн хөгжлийн одоо ажлын хэсэг байгаа. За бидний хувьд бол энэ хөдөөгийн хөгжлийн асуудлыг ярихдаа хөдөөг хөгжүүлэхэд тухайн сумын, аймгийн, засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагуудыг хэвийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай хууль эрх зүйн ямар зохицуултууд хэрэгтэй вэ? Эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, санхүүгийн төвлөрлийг сааруулах замаар хөдөөд төрийн үйлчилгээ хурдан шуурхай хүрдэг байх, хөдөөгийн хөгжилд чөдөр тушаа болдгоо байх. Энэ л одоо арга замыг бас хайж байгаа. За өнөөдөр бол манай ажлын хэсгийн хэн аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо дарга нартай танхим болон захимын уулзалтуудыг хийлээ. Үнэхээр одоо орон нутагт энэ Монгол улсад мөрдөгж байгаа хууль тогтоомжийн хүрээнд орон нутгийн өрөө удирдах ёсны байгууллагын тэр засаг даргын гүйцэтгэх засаглалын тэр эрх мэдлийн хувьд бол маш хумигдмал болсноос шалтгаалаад тухайн орон нутагт хурдан шуурхай шийдвэрлэх ёстой олон асуудлууд нь одоо гацдаг. Нөгөө талдаа төсвийн эрх мэдэл хит дээшээ төвлөрснөөс улбаалаад орон нутагтаа шийдвэрлэх ёстой, шийдэх ёстой олон асуудлууд бас ингээд шил таам хүлээж идэг. Зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо батлуулахын төлөө энэ хүмүүс ажиллаж байгаа юм шиг ийм одоо нөхцөл байдлууд бас гарсан байна гэдгийг бол одоо бас илэрхийлж байна. Тийм учраас энэ гарч ирж байгаа энэ саналуудыг бид одоо ирэх хаврын чуулганд нэн даруй өргөн барих ёстой ямар хуулиуд байна. Мөн одоо энэ гарсан саналуудаас ирэх хаврын чуулганд одоо хэлцэх асуудлын жагсаалтанд орсон хуулиудад энэ орон нутгийн удирдлагуудын, орон нутгийн ард иргэдийн одоо нутгийн өрөө удирдах ёсны байгууллагаараа дамжуулж хэлж байгаа энэ саналууд тусгагдсан байна уугүй юу? Гэх мэтчлэнгээр ингээд цаг хугацааны болон ач холбогдлын хувьд бол бас нэлээд эрэм дараанд ингэж оруулаад за яаралтай одоо шийдвэрлэх ёстой хуулиуд гэдэг ингээд ярих юм бол жишээ нь одоо хаврын бүтээн байгуулалттай холбоотой түгээмэл даргацсан хуулиуд байна. Энэ төрийн худалдан авалтын тухай одоо хуулиуд байна. Гэх мэтчлэнгээр за энэ Евразиатай холбоотой ямар хуу одоо зохион байгуулалтуудыг бид одоо хийх ёстой, хууль эрх зүй юу өөрчлөх ёстой гэдэг ингээд энэ нэн яралтай шийдэх ёстой хуулиудаа мөн дээрэс нь энэ орон нутгийн одоо нэгжийн хуультай холбоотой орон нутгийн өрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчдийн асуудал гэдэг бүр цаашлаад орон нутгийн санхүүгийн одоо боломжийг тэлэх, эдийн засгийн одоо цар хүрээг тэлэх энэ амнаатын хууль гэж ярьдаг энэ хуулиуд гэдэг ингээд бид нар энэ хуулиудын одоо цар хүрээ, цаг хугацаа олон зүйлүүдээр нь одоо ангилаад энэ чуулганыхаа хуралдаан руу оруулж хилцүүлэх ийм одоо зорилгыг одоо бид хүн бас одоо тавьж ингэж ажиллаж байна.